Энэ хурд бол бэлгийн дур хүслийг хариуцдаг. За энэ хурд бол таны биеийн давсганы голд байрлах бэлгийн хурд Сватхистана гэж хэлдэг. Энэ бол таны хувилгаан хурд буюу бүтээгч хурд. Яг одоо би бие давхар байгаа. Тэгэхээр миний хувьд бүтээгч хүч маань миний ургийг тээж байгаа гэсэн үг. За ингээд энэ хүү бэлгийн хурд маань усан мах hodтэй, өнгөний хувьд оранж өнгөтэй. За мэдрэмжийн хувьд бол амтлах мэдрэмжтэй холбогддог. За ингээд энэ хурд маань ерөөсөө хүний хэр дур булаан байдал, эсрэг хүүснээ өөртөө татах, мөн хэр секси, сэрэл мэдрэмж өндөртэй байх энэ зэргийг хариуцдаг. Тэгэхээр энэ хурдыг идэвхтэй байлгахын тулд хүн маш гоё инээмж, халгаж, салгиж бүр дуулж, жаргалтай байх хэрэгтэй байдаг. Харин энэ хурд хаагдаад ирэхээр хүн маш хартай болдог, мөн өөртөө итгэлгүй, дотгошоогоо дууга хураамтгай болдог байгаа. За яг бэлгийн хурдыг сэрэх, усан мах hodыг сэрэхч